маргаанчилсан байдлаар гоц гойд хүүхдүүдийг оруулах биш, тухайн ангийн бүх хүүхдүүд бүх оролцоог л жигд хангаж ажиллах. Энэ тал дээр одоо сургуулиас зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд тэгш хүртээмжтэй байдлыг хангаж ажиллах тал дээр илүү төлөв анхаарч ажилладаг нь хүүхэд өөрийгөө нээх, илэрхийлэхийн чадвар сургаж байгаа сайн тал болов уу гэж хардаг. Ер нь бол сургуулийнхаа хэмжээнд эрх мэдлийн төлөвшүүлэх 10 соёл гэдээ би сая бас ярьсан тий. Энэ дээрээ бол бага анги дээр чухал 90 минут гэдэг зүйлийг энэ 4-р үйлрэлээс эхлээд хэрэгжүүлэхээр болж байгаа. За энэ маань ямар учиртай зүйл вэ гэвэл альва одоо зүйлд бол цагийн менежмент гэж чухал зүйл байдаг. За хүүхдүүд маань завсарлагын цагийг ч гэсэн үр дүнтэй өнгөрөх чухал 90 минут гэж энэ зүйлийг одоо 4-р үйлрэлээс эхлээд санаачилж байна. За энэ маань ямар учиртай вэ гэвэл мэдээж одоо 8 цагаас 8 цаг 30 минутын хооронд хүүхдүүд маань уншлагын цагаа хийн. 8 цаг 30 минутаас 8 цаг 40 минутын хугацаанд багшийн яриа буюу одоо энэ хаалгаар урж ирж байгаа хүүхдүүд маань ямар зорилготойгоор энэ ширээний аль сууж байгаа гэдгийг зорилгыг ярих 10 минутын цаг гэж явж байгаа. За тэгээд дараа нь 11 цаг 35 минутаас 11 цаг 55 минутын хооронд өдий хоол гэдэг энэ завсарлага явж байна. За бид бүхэн энэ хичээлийн жилд бол цааны газраа ашиглалтанд орууллаа. За энэ ашиглалтанд орсноор хүүхдүүд маань өөрсдөө одоо босоод хоолоо хийж идэг, өөрсдөө одоо хоолныхаа савыг цэвэрлээд буцаагаа тавих, хоолныхаа зааланд орох, хоол идэх юм боломж маань үүсэж байна. Мэдээж одоо хүүхдүүд маань хүнээр үргэлжлүүлээд байх ш өөрөө энэ бүх ажлыг одоо хийж сурах, эмх зэгцтэй байдал сурах энэ дадлыг бас бий болгохын тулд цайны газар маань саяхан одоо ашиглалтанд ороод явж байна. За 11 цаг 35 минутаас 11 цаг 55-ын хооронд хүүхдүүд маань ангиа одоо цэвэрлэх тий одоо эмх зэгцтэй байлгах энэ манай бас л эрх мэдлийн төлөвшүүлэх 10 соёлд хэрэгжиж байгаа ажил. Хүүхдүүд маань хоолоо идлээ, аяг шаазангаа хураалаа. Дараа нь одоо анги танхимаа маш сайхан эмх зэгцтэй цэвэрхэн байлгах энэ ажлыг хийн. Дараа нь хүүхдүүд маань зааланд тоглох. За ерөнхийдөө манай хичээл маань өглөө 8 цагаас өдөөс хойш 15 цаг хүртэл үргэлжилж байгаа. Энэ цаг хугацаанд хөдөлгөөн гэдэг бол маш чухал зүйл. Тэгэхээр 30 минутын хугацаанд бүх хүүхдүүд маань зааланд тоглох, ангидаа тоглох, агаар салхин тоглох ийм одоо орчныг бас бүрдүүлэхээр ингэж ажиллаж байна. За эцэс үлдэн бид 15 цаг 5 минутаас 15 цаг 15 минутын хооронд багшийн яриа буюу өнөөдрийн зорилгын биелэлт ямар байсан бэ гэдгийг хүүхдүүдтэйгээ ярилцах ийм цагийг гаргаад тэгээ хүүхдүүд маань энэ цагаа дууссаны дараа одоо хичээлдээ гэрлүүгээ харах ийм одоо чухал 90 минутын төлөвлөлтийг хийж энэ ажлыг одоо 4-р үйлрэлээс эхлээд хэрэгжүүлэхээр энэ хэрэгслээр одоо хүүхдүүд цагийг бас үр бүтээлтэй өнгөрөөж зохино байна. Оо яг тийм. Ерөнхийдөө бол цагийн менежмент гэдэг зүйл амралтын хугацаанд ч байна, завсарлагын цаг хугацаанд ч байна, гэрийн нөхцөлд ч байна, сургууль дээр ч байна гэдгийг одоо ерөнхийдөө хүүхдүүдэд ойлгуулах зорилготой ийм ажлыг бас багш нар маань ингээд санаачлаад хамт олноороо багаараа санаачлаад хийж байгаа нэг ажил маань болж байна да. Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургууль. Дэлхийн Монгол иргэнийг бэлдэнэ.